Сэмэноо наг удвлын мөнх багна гэдэг би 23 настай. Миний ингээд яг одоо ингэ зогсож байгаа нь хүртэл ардчлал гарсантай холбоотой байх. Би яг одоо камерын өдөөс хараад үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлээд миний өмсөж зөө хүртэл маань миний одоо урлагт орж байгаа, урлагийг хийж чөлөөтэй ярьдаг хипхоп урлагийг ингэж хөгжүүлж байгаа нь хүртэл ардчлалтай маш холбоотой гэж би боддог. Монголд бол залуучууд уг нь олоо. Одоо 2002 оныхын чинь 18 нас хүрж байна гэдэг чинь одоо бүр маш их болж байгаа. Гэхдээ бидний үзэл бодол бас хараахан хүрээд байдгүй дээшгээ. Учир нь яг монголчууд нэг дутагдaltaй зам байгаа ш. Залуу хүнийхээ үгийг сонсдгоо. Дүү бол дүү гэсэн үгнээс ерөөсөө үгийг сонсдгоо. Залуугийн төлөөл ямар нэгэн бүтээхэд тэрэнд итгэдэггүй. Итгэлцэл байдгүй. Тийм болохоор яг төрийн манай гишүүдтэй л төрийн томчууд бүгдээрээ хөшөө хүмүүс байдаг ах гэж бодож байна. Залуусын идэх оролцоо хэрэгтэй байдаг байхгүй юу? Уусаа маасыг хамарч чаддаг. Тийм болохоор л хэрэгтэй гэж үздэг л үүдээ. Тэрнээс ш нэг үгийн сонсдог юм уу хүмүүс мэдэхгүй шүү дээ. Бодлоо нэг мас цаасанд ашиглах гад. Тэ өмнөх амар уюуд байгаа шүү дээ. Тэдэн сарын нэгэн энтергээ те. Тэрэн дээр тэ залуучууд л босч ирсэн шүү дээ. Тиймэрхүү юм дээр л залуучуудыг ерөнхийдөө ашиглаж мишгэлдэг ч юм уу. Тэгдэ бусад үерээ явах те тэгэл хөгжүүлэн л дийлэх гээд байдаг гэж боддог би л миний хувьд. Бид нар бол явах те их сайндаа л бөөндө цуглуулна тэгээд үгээ хэлсэн ч наан байндаа онохгүй шүү гэж ундаг мундаг ч юм уу. Хэлсэн ч тоохгүй. Хэллээгээд бараг хариуцлага өрдөг залуучуудтай. Захын жишээ зөв өмсөх хувцас хүмүүс брэнд хийдэг болсон залуучууд. Тэгээд урлагийн зах зээл дээр ч хүртэл чанартай зүйлүүдийг хийдэг болцсон. Уран бүтээл, тэгээд дэлгэцийн уран бүтээл бүгдийг ингээд тулгаж хийхийг одоо оролцдог болцсон. За яг бусад бизнесийн салбарт бол яаж байгааг мэдэхгүй байна. Гэхдээ бизнесийн салбарт бол бидний үеийнхэн зөндөө байд юм байлээ. Яг мундаг ах нарыгаа түшээд юм сурж байгаа. Тэгээд сайныг дагуул сарныг ирэл гэдэг шиг тэгээд сайныг л даах хэрэгтэй бах та. Би бол яг тийм л надад муу нөхдөө зөндөл сайн муу зөндөл байгаа. Гэхдээ тэл мууга шууд тэл жичдэн штэ. Мань чамтай нийлэхгүй. Чи бол ийм баг гээл. Уусан маань найзууч тэр надад жигдсэн найзууд ч тэр мэдж байгаа хөө. Ус арчлал гарч исэн хойно бид нар төрсөн штэ бэ ми бол. Тэгэхээр уусаал наг тэл ухаан ороход наг юу ч хорж мороод ингээ те тийм картны бараа мараа тийм би мэдгчгүй төрсөн. Тийм мэдгчгүйс. Тэгэл ухаан ороод жоох нэг өсвөр насндаа орж ирэл ирэнгүүт надад тайлбарлаж байгаа байхгүй юу хүн дээр ийм байсан гэдгийг маань хэлээл. За тиймэрхүү байсан юм байна. Арчлал гэхдээ надад ингэж бидний үед ингэж яаж байгаа юм байна. Төрийн гишүүд маань хүнлэг уужуу тийм сайхан хүмүүс байгаасаа л гэж үзэж байна. Тэгэл уусаа тэнд уусаа төрийн ордоо харагдаж байна. Гэхдээ төрийн ордны ажилчдын хүүхдүүд тэгээ томчуудын хүүхдүүд яаж ажилтгийг би бол мэднэ. Ялгуурлан гадуурхлыг би маш эсэргүүцэж байгаа. Гэхдээ ялгуурлан гадуурх чинь хүн чанар дээр байх хэвээр. Байх хэсүү зүйл нь бол эд хөрөнгө шунал тэр юм дээр биш, өмс зүөх дээр биш зүгээр л хүн чанар дээр ялгуурлан гадуурх байгаасаа. Мэдээч одоо нэг хүн хүн чанараараа гологдчихвэл би тэрийг шууд ялгуурлаа шүү дээ. Тэ? Надад таалагдахгүй байна. Окей, мань чамтай харьцахгүй. Чи ийм хүн байна гэл тэгэл хэлчихнэ. Тэгэхээр угаасаа улс төрд бол яалтчгүй залуучууд нэг оролцоод залуучдын өмнөөс их тийм ашиг битээ хараасаа л гэж үзэж байна. Сонгуулаа миний хувьд бол заавал өгөх хэрэгтэй юм бол саяхнаас л ойлгож байна. Яа тэгэхээр дараа нь харамсахгүй юм л да. Хэрвээ сонгуулаа бүгд өгчд бол үгүй тэгээд бодолтой одоо ингээд бүх юм чи баримт нотлоход үлддэг болсон байж шүү дээ. Мөр юу амлаж гин, юу ингэж хэлж гин. Тэгэж дараа нь ингээд сэвдэг ч юм уу одоо юу гэдэг тэр бичлэг одоо өмнө амлаж исэн юмнууд нь цацагдахад ол амархан болцсон. Тийм болохоор одоо ерөнхийдөө худлаа ирч чадхаа байсан бахаа л гэж бодож байна миний хувьд. Би сонголтоо хийсэн. Тэ. Миний сонголт бол угаасаа ардчлал. Би ээжээс асуусан.
Та аль нь зүгээр асуусан. Энэ бол яг үнэн би яг асуусан. Ардчлал гэж л. Бүгд эрс бүрэн бүгд саналаа өгөөд рекордыг эвдэцгээе. Энэ удаа залуучууд бид бүгдээрээ би заавал энийг сонгоорой гэж юм бишээ. Аль ч намд өгж болно. Гэхдээ бүгд өгч нэг хэдүүлээ нэг хууг нь хаммаарна. Тэгээ залуучууд ямар идэвхтэй байлээ. Бид ч одоо 2020 он гарсан. Айгүй адтай онд амьдарч байгаа гой залуучууд шүү дээ. Саналаа өгцгөөе. Би чамайг мэдэн хайрна. Чи удам сэтгэж чадна. Би улам мэдгэж чадна.